Хүүхэд залуустай энэ өдрийн мэндийг хүргэе. Монголынхаа үзэсгэлэнт газруудын талаар ярьж өгдөг билээ. Энэ удаад Монголын хамгийн том нуруу Монгол Алтай нурууныхаа талаар багахан хэмжээний мэдлэгтэй болцгоё. За ингээд тухлан сууж таалан болгоно. Монгол улс Оросын холбооны улсын Дорнод Сибирь, Казахстан, Хятад улсуудын газар нутгад дамнан орших нуруу юм аа. Монгол улсын баруун хэсэгт баруун хойноос 100 урагш үргэлжлэн сунаж тогтсон улсаа. Алтай таван богд гичгний нуруу хүртэлх хэсгийг Монгол Алтай, гичгний нуруунаас хурхын үл хүртэлхийг Говь Алтай хэмээнэ. Зүүн талд нь Уус нуур, Хяргас нуур зэрэг олон нуур бүхий их нууруудын хотгорт оршино. Хотгор оршдог бахан. Манай их нуурууд хотгорууд байдаг. Мөнх цасны доод хязгаар нь зүүн хэсгээрээ далайн төвснөөс дээш 1875 м. Баруун хэсгийн доод тал нь 2000 гаруй м. Өмнөд тал нь 2340 м бөгөөд мөнх цаст олон оргилтой. Монгол Алтай цэнгэл хайрхан 3493 м. Мөнх хайрхан 4362 м. Мөс тайрхан 3934 м. Сайр бол 3984 м. Сам гаруу бол 4208 м зэрэг мөнх цаст олон оргилууд бий. Алтай нурууны хамгийн өндөр цэг нь 5 богд буюу Хүйтний оргилоо. Энэ нь 4374 м. Монгол улсын хамгийн өндөр цэг юм аа. За энэ Алтай нурууны одоо Орос, Казахстан, Хятад байдаг нийтээр ингээ хамруулах юм бол нийт Алтай нурууны хамгийн өндөр ноён оргил нь Белуха гэж нэртэй уул байдаг. Уулын нэрийг монгол хэлний алттай буюу алтны ордтой уул гэсэн үгнээс үүсэлтэй гэж ихэнх эрдэмтэд үздэг байх нь тухайлбал Финляндийн хэл судлаач Рамстейнд энэ хувьдрыг дэмжсэн. Эртний хятад сурвалжид бас Алтайг Цэншан буюу алтан уул гэсэн үгнээс одоо үүсэлтэй гэж баталсан байдаг эртний дэр хятадын түүх сурвалж бичгүүдэд. Харин манай монголчуудын хувьд эртээр үес уул нуруудыг хамтдагын тий алгалын нөхцөлийг одоо хэрэглэн ашигладаг байсан. Жишээлбэл тарв тайн нуруу, гачуур тайн нуруу гэх мэт. Тэгээд эртээр үед бүр хүмүүс өмнөгөөс өмнө алт тайн нуруу гэж нэрлсэн байх магадaltaй гэж үздэг байх нэ. За одоо та бүхэндээ Монгол Алтай нурууны талаар ярьж өгье. Монгол Алтай нуруу нь Монгол орны баруун хаст Монгол Хятадын хилийн дагуу баруун хойноос 100 урагш чиглэсэн 800 км урт сунаж тогтсон улс бөгөөд Алтай нурууны зүүн урд хэсгийг бүрдүүлдэг. Монгол Алтай нуруу нь Говь Алтай нуруу болон үргэлжлэх ба баруун талаараа их нууруудын хотгор, өмнө талаараа баруун хуурай хотгортой тус тус хэлнэ. Монгол Алтай нурууны ноён оргил нь 4374 м өндөртэй Хүйтэн уул юм аа. Хүйтэн уулаас 3375 м өндөр гичгний нуруу хүртэл 100 км орчим урт цууралцсан зэрэгцсэн уусыг Алтай нуруу гэж нэрлэнэ. Энэхүү нурууны 3500-аас 4000 м өндөрт мөсөн голод оршдог. Хамгийн том нь цагаан голын их нь 20 гаруй км үргэлжлэх Батоны мөсөн гол юм аа. Алтай нурууны 5 их оргилыг нэрлэвэл Хүйтэн оргил 4374 м, Найрамдал оргил 4082 м, Малчин оргил 4037 м, Бүргэд уул 4068 м, Өлгийн оргил 4050 м өндөртэй байдаг. Хүйтний оргил анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш идүүгээ нийтдээ 650 гаруй уулчид гарсан байдаг. Тус мужийн нутаг нь Баян Улгийн аймгийн нутгийг бүхлээр нь Ховд аймгийн ихэнх Уус Говьтай аймгийн баруун хэсгийг тус тус хамарна. Олон жилийн болон алаг цогт цэвдэг тархсан ба улирлын хөлдөлтийн гүн 2.4-өөс 4.5 м төрөнэ. Дөрөвдөгч мөслөгийн уул мөр ихээ ялангуяа хамгийн өндөр баруун хагаст бүрч элбэг байдаг. Монгол Алтай мужид ой мод бараг байхгүй зөвхөн хархираа түргэний уулс зүүн хажуу ховдголын их орчмоор тайг орчмын шинсэн тодорхой хэмжээгээр тархсан байдаг. Сагсай голын их булган голын дагуу одоо Сибирийн шинсээс бүрдсэн тодорхой хэмжээний жоохон ой модтой. Монгол Алтай нурууны хамгийн өндөр уул болох Алтай таван богдын ноён оргил Хүйтэн оргил нь Монгол улсын хамгийн өндөр цэг юм аа. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнөөс дээш 4374 м өндөрт өргөгдсөн. Баян Улгийн аймгийн Цэнгэл суманд орших бөгөөд Монгол Хятадын хилийн дагуу оршдог. Анх 1956 онд Монголын уулчид Хүйтэн оргилд авирч байсан түүхтэй. Хүйтэн оргил нь 2013 онд үндэсний газар зүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг 10 уулын
нэгт нь бичигдсэн байдаг. Найрамдал оргил Монгол Алтай нурууны хамгийн өндөр уул болох Алтай таван богд найрамдал оргил нь Монгол Оросын холбооны ус бүгд найрамдах хятад ард улсын хилүүдийн уул зур юм аа. Гурвалсан цэг юм. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнөөс дээш 4180 м өргөгдсөн Баян Улгийн аймгийн Цэнгэл сумын нутагт байдаг. За Алтай нурууны ноён оргил Белуха. Энэ оргил нь Алтай нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнөөс дээш 4506 м өндөрт өргөгдсөн. Алтай нурууны салбар Катууны нуруунд Орос, Казахстаны хил дээр оршдог уул байх нэ. 1996 онд Алтай таван богд уул Хотон, Хурган, Дайн нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгонд ёлт зэрэг голуудын айс авуудыг хамруулан Алтай таван богд уулын байгалийн цогцлборт газар хэмээн улсын тусгай хамгаалтанд авсан. 2012 онд Алтай таван богд уулыг төрийн тахилгад уул болгон 4 жил нэг удаа тахиж байхаар болсон. Монгол Алтай нурууны Алтай таван богд бол Монгол улсын хамгийн өндөр уулуудын нэг. Энэ талаар би түрүү ярьсан. Энэ утгаараас Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван богд бол Баян Улгийн аймгийн Цэнгэл улаан хос сумдын заагт оршдог байх нэ. Таван богд бол одоо үндсэн 5 оргилтой ба Монгол орны хамгийн том 3 мөсөн гол бас байдаг. Батоны мөсөн гол, Александрийн мөсөн гол, Гарнигрийн мөсөн голоо. Таван богдод оршдог эдгээр мөсөн голуудын хамгийн том нь Батоны мөсөн голоо. Энэ нь одоо 14 км орчим урттай байдаг. За одоо би Алтай таван богд руу манай монголчууд их аялдаг болсон дөө зүүн. Их сайхан газар шүү дээ. Манай Монголын энэ Алтай нуруунаас олон гол мөрөн их аван урсдаг. Үүнээс нь дурдвал Ховд гол, Булган гол, Цагаан гол гэх мэт зөндөө байна. Мөн олон төрлийн ан амтан араатан жигүүртэн бий юм байхгүй амтан гэж үгүй. Үнэг чон, ирвэс, уугуулц, аргалд уугуулц, янгэр одоо тэгэл араатан жигүүртэн бүргэд гэх мэт ан амт зөндөө байдаг. Түрүүн би Алтай нурууг Монгол Алтай нуруу, Говь Алтай нуруу гэж хоёр хуваагддаг гэж хэлсэн. Энэ одоо Монгол Алтай нурууны талаар ингээд ярив. Тэгэхгүй бол цаашаа дуусахгүй нь Говь Алтай нурууны талаар дараа багахан хэмжээний бас бичлэг оруулъя гэж бодож байна. Манай улсын хамгийн том нуруу болох Алтай нурууныхаа талаар багахан хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Алтай нуруунд маань тэгээд үзэсгэлэнтэй газрууд маш их олон байгаа. Манай монголчууд өөрсдөө очиж аялаж үзвэл үнэхээр гайхалтай сонирхолтой шүү. Монгол улсын маань дээвэр болсон Алтай таван богд уул ан очиж үзээд Алтай нурууны одоо салбар уул нурууд болох Сийлэмхий нуруу, Сутай хайрхан уул, Цамб гаруй хайрхан, Бүрэн хааны уул, Байтаг богд гэх мэт одоо өндөр сайхан уулнуудыг очиж үздэцгээгээрэй гэж хүсье. За энэ удаагийн дугаар ингээд өндөрлөө. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.